Очсон газар орныхоо байгаль орчныг юу ч үгүй болсон сүйтгэж отог гэж нэрлэгддэг газар нь ямар ч хууль дүрм үйлчилдэггүй. Архиталт, завхааралт, тэрш бүхэл хүн амныг хэрэгж гарч байдаг нийгмээс тусгаарлагдсан бүлэг хүмүүсийг нинжа нар гэж нэрлээд монголчууд бид 10 гаруй жилиг үдэж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 200 мянга гаруй нинжа завхнаас бусад 20 аймгийн нутгаар хэрэн хийсч газрын хэвлийг эвдэж хэдэн зуун мянган ухс нь хүлдээж явна. За тэднийг цагдаа хүчний байгууллага байтугай төрцгөнч дийлхэ болж эцэс сүултээ гаруунд нь хайсан. Тиймээс нийгмээс хаягдсан тэдгээр хүмүүсийг нийгэмшүүлж, нэгдсэн нэг зохион байгуулалтанд оруулан бичиг баримтжуулах, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах орчин нөхцөлийг бүрдүүлэхээр гар аргаар алт олборлагчдын эрх ашигыг хамгаалах төрийн бас байгууллага албан ёсоор нэгдэж байгаагаа өнөөдөр зарлалаа. Дээрээс нь тэр юу нөгөө мөнгө ус янз бүрийн хин хордоо байж ашиглуулахгүй гэдэг тал дээр тэгээ хүний амнаас гэдэг нь хамгийн чухал. Тэгээ дээрээс нь байгаль орчин байна. Тэгээ энэ хоёроо бид нар зохицуулж тэр хүмүүсийг зөв голдонд оруулаад байгаль орчноо нөхөс хэрэглээд ингээд зэрэг явуучвал бас энэ хүмүүс өөрсдөө ч гэсэн ойлгоод бид нар ч гэсэн байгалаа бохирдуулахгүйгээд яваад ах боломжтой гэж үзээд байна л да. Энэ байгууллагын үйл ажиллагаа жигдрээд ирэх юм бол нинжа нарын хийдэг хууль бус үйлдэлүүд тастлан зогсоогдох учиртай. Мөн тэд засгийн газраас гаргасан хуваарийн ашигтмалтбал олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зохицуулах төр журмын хүрээнд ажиллана гэсэн үг ээ. Энэ бол шууд таслан зогсоогдно гэдэг утгаараа энэ улсуудын эрх ашиг өнөөдөр ингээд хамгаалдаг юм байгууллага нэгдснээ би одоо ингэж өөр хамгаалалт юу уур харуу орохны гэсэн юм ойлголт байж болохгүй. Бид нар ягаад гишүүнчлээ ягаад энэ дээр хууль ёсны болгоо гэдэг энэ гэхээр зэрэг тэр тухайн холбоонд бүртгэлтэй нөхөрлөл хувь хүнтэй холбогдсон. Түүнээс одоо тэр уурхайн дүрм журам зөрчөөд байгаа улсууд дээр очиод би эрх ашиг нь хамгаалах чинь гэсэн ойлголт бас биш. Төрийн бас байгууллагын үйл ажиллагааг нийгмийн хамгаалалт хөтөлмөрийн яам, Швейцарын хөгжлийн агентлагаас дэмжиж байгаа юм байна. Тиймээс байгууллагын эхний үйл ажиллагаа 200 мянган нинжа болон тэдний гэр бүлийн 250-аас 300 мянган хүнийг Монгол улсын иргэний бүртгэлд хамруулах ажлыг зохион байгуулахаар болж байгаа юм байна. Шууд дэлгэр цэцэг тулгнаар мэдээллээ.